Мэдээ үргэлжилж байна. Улаанбаатар хотод амьдрах таатай орчин бий болгоход мэрэгжилтнүүд төдийгүй иргэдийн ойлголт оролцоог нэмэгдүүлэх Зөөлөн хот фестивал зохион байгуулагдлаа. Хот төлөвлөлтийг иргэн дээлтэй байдлаар шийдэж, олон улсын сайн туршлагыг түгээх зорилготой юм. Энэ талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Зөөлөн хот фестивал зохион байгуулагдах болсон шалтгаан нь өөрсдөө амьдарч буй орчноо сайжруулах олон боломжууд байгааг төсөл санаачлагч, зохион байгуулагчид танин мэдэж үүнийг бусдад хуваалцахыг зоржээ. Уг фестивалд 10 дуу орчим судлаач, мэрэгжлийн хүмүүс илтгэл тавьсан юм. За энэ үеэр Улаанбаатар хотын эдийн засгийн таатай боломж сэдвээр Улаанбаатар хотын хөгжлийн корпорац хувьцаат компаниг гүйцэтгэх захирал Сандаг Очир илтгэл тавьсан юм а. Түүний илтгэлд төр хувийн хвшлийн түншлэлийн хууль хэрэгжээд 3 жил болж байна. Энэ хүрээнд хотын хөгжлийг дэмжих, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх зэргийг тодтогч байлаа. За өнөөдөр би ямар бизнесийг санал болгож ирсэн гэвэл ихлээр одоо бид нөгөө таксины бизнесүүдийг дэмжих хэрэгтэй байна. Нөгөө зогсоолын бизнесүүдийг хэрэгтэй байна. Иргэдэд одоо орой үдшийн цагаар, өдрийн цагаар, өглөөний цагаар чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудыг би дэмжих хэрэгтэй байна. Энэ болгоно л төрийн дэмжлэгийг хүлээж хүчтэй хөгжиж чадахгүй л хүлээгдэж штэ. Энэ цэг болгонд бол очих хэвээр. Гэхдээ тэрэнд очисон бизнес төрийн дэмжлэгтэйгээр тогтвортой, удаан ийм орчин тогтнол хамгийн чухал. Үүнд л одоо бидний хамтын ажиллагааны гол зорилго оршиж байгаа. Харин гэр өргөө төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал инхчин гэр суурьшлын бүсдэх олон нийтийн төвийн тухай бусадтай санал бодлоо хуваалцлаа. Тэгээ хөршийн албаа өмнө байдаг байсан. Гэхдээ яг нөгөө гэр суурьшлын бүс бас хөршийн албаа тийм ч сайн байгаагүй юм билээ. Тэгэхээр тухайн нөгөө нэгэн нийтийн төлөө гэдэг сэтгэлгээ одоо ч гэсэн ер нь дутагдж байгаа гэж бид нар бас одоо үздэг. Тийм болохоор тэрийг бас эргэж гаргаж ирэхийн тулд яг ингээд нөгөө нэг хүмүүсээ нэг юм олон нийтийн төв гэдэг газар ингэж байгуулаад тэндээ цуглуулад хоорондоо ярилцаад үзэх юм бол ижлэгийн юм бодож байгаа ч юм уу те санаа нийлнэ гэдгээ олж мэдэх гээд байгаа юм. Дэлхийн 20 гаруй орны хил дээр хэвлэгдсэн Soft City буюу Зөөлөн хот номын зохиогч, хот төлөвлөгч архитектор Дэвид Сим Монголд ирж олон улсын сайн туршлагыг энэ үеэр хуваалцсан нь тус фестивалийн онцлог байлаа.